За сайн байцгаана уу манайхаа. Өчигдөр Squid Game цувралын 3 дугаар сизний трейлер цацагдсан байна. За тэгээд бүгдээрээ энэ дээр хамтдаа reaction, анализ, теорем янз бүрийн таамагуудаа бас энэ дээр гоё ярилцъя гэж бодлоо. За би ер нь хайлт гарсан гэхдээ маш ийм хурдан ерөөсөө минут 24 секундын ерөөсөө трейлер байсан учраас тогтож үзэх сайн чадаагүй. Тийм учраас энэ speed-ийг маш удаан болгоод тэгээд бүгдээр үзье. Тогтож гарч үзэж чадахгүй байгаа. За энэ юу болсон? Season 2-ыг бол яаж дуусныг бол мэдчихэж байгаа шүү манайхаа тий. Бүүн, дайн, байлдаан, цуснууж болоод ерөөсөө үххэн үхэл дууссан. Манай 001 тоглогч 456 дугаар тоглогчийг бол буутуулахад дууссан. Гэтэ угаасаа 456 дугаар тоглогч бол үхэхгүй. Яг тэгэхээр Season 3-ын постэр зураг дээр байсан учраас амьдрын яа Squid Game гэдэг энэ кино бол ерөөсөө байлдан дагуулж ийнө дэлхийн нийтийг нэрээ. Бөө өөмөө самун болцсон. Орс орн уван сунд болцсон тий. 388 гүйл шаасан тий. Наад пранк. За тэгэлгүй авах тий. Хараад маш удаашруулаад деталь болгон дээр нь аль болох ярих гэдэг бас хичээцгээе бүгдээрээ. За. Улаан болон цэнхэр баахан бөмбөлгөнүүд байна. Шилэн орон дотор маш олон бөмбөлгөнүүд байна. Улаан бөмбөлөг унсан. Энэ улаан бөмбөлгөөр юу яаж байгаа юм бэ? Энэ ингэж байгаа юм байна. Ийшээгээ. Энэ хорон дотроос улаан цэнхэр бөмбөлгөнүүд байгаа. Энэ дээрс ингээд тэнцүү тоогоор хувааж аваад улаан баг, цэнхэр баг гэд хоёр хуваагдаж байгаа юм байна. Тэгээд хоорондоо алдчихж байгаа юм байна. Одоо тоглогдох тоглоомнуудын нэг юунууд яваад байсан. Таамагнууд яваад байсан. За хүн шатар гэдэг тоглоом тоглож магадгүй. Ягаад тэгэхээр жишээ нь хүү, морь, бирс хүлэг тоглоомны одоо тоонуудтай тэнцүү хэмжээний баг хүмүүс харагдаж байгаа учраас хүлэг тоглоом байж магадгүй. За нэг дүүжин савлуур гэж үүдэж штэ тий. Дүүжин савлуур гэхээр бас дүүжин савлуур арай биш юм а хоёр хуваагдах шаардлагагүй баг. Тэгээ бас нөгөө нэг red light, green light гэд тоолдог хүүхэлтэй тэгээ бас нэг тоглоом байгаад байсан шүү дээ. За тэр ямар тоглоом гэдгийг бол таач мэдэхгүй байгаа дээ. За ямар ч аль нэг тоглоом тоглох нь байна. Гэтэ улаан болон цэнхэр баг гэхээр 50% нь үхээд 50% нь амьд үлдэх ийм тоглоом тоглох юм байна. За манай гол дүрийн 456 бол улаан багт орсон байна. За нөгөө 222 жирэмсэн эмэгтэй маань сая ямар бөмбөлөг авчив. За энэ хараа нөгөө нэг VIP зочд маань ирсэн байгаа даа. 1 2 3 4 5 VIP зочин. За энэ нөгөө фронтмен маань өөрөө фронтмен суудсан байна. 2 эмэгтэй, 3 эрэгтэй VIP зочд байгаа даа. За энэ VIP зочд дээр нөгөө нэг Leonardo DiCaprio бас байж магадгүй гэсэн бас таамаг яваад байсан. Гэхдээ энэ хэдийн одоо аль нэг нь бас Leonardo DiCaprio байх бас ийм таамаг бас яваад байгаа. Юу болохыг мэдэхгүй байна. Тийм бас шугам бас яваад байсан. За 456 дугаар тоглогч маань угаасаа улаан хатаа өмссөн, улаан баг өмссөн байна тий. Энднээс ингээд цуснууж буухан буудаж муудалцсан бөө юм болж байна. Төөрдөг байшин шиг ийм коридороороос явж байна. Төөрдөг байшинтай тоглоом байж магадгүй. За манай нөгөө нэг эрэгтэй мөртлөөсөө одоо нөгөө нэг эмэгтэй илүү чиг хандлагатай залуу маань цэнхэр бөмбөлөг авсан байна. За манай нөгөө Танасын сугны ус улаан буюу 456-тай нэг баг. За энэ ээж хүү хоёрын хүү цэнхэр. Ээж нь улаан. Ээж нь улаан баг нь тэгээд 456 Танасын сугны ус. За цэнхэр багт нь болохоор энэ хүүн тэгээд нөгөө нэг эрэгтэй мөртлөөсөө эмэгтэй болсон байна. Тэгэхээр одоо энэ тоглоомны дараа ээж юм уу хүү хоёрын аль нэг нь амьд үлдэнэ гэсэн үг. Манай 456-ыг манаас хүлцсэн байна. Ямар ч бас хүлсэн байна. Миний нэг юм тараагаад байна. Цэнхэр хантаа зүмссэн хүмүүст энэ цэнхэр савтай одоо хэрэглэгдэхгүй ч юм уу те нэг тоглоомны хэрэглэгдэхгүй ч юм уу хутах ч юм уу ямар нэгэн тоглоом хэрэгслэг баг. Улаан одоо энэ бол нэг улаан антаацтай хүмүүст тараах бах мэдгүй. За энэ маань бол цэнхэр багт орсон байсан. Хиний үдээс гаа зогссон байгаа юм бол. За энэ нөгөө нэг энэ залууч нөгөө нэг төрөвчийн бас сизон дээр юу гадсан шүү дээ. Нэгдүгээр сизны VIP үзэгчийн нэг одоо болохоор ингээд тоглож ороод ирсэн байгаа гэсэн бас таамаг яваад байсан. Улаан багт орсон байгаа юм байна. За энэ нөгөө нэг манай бас нэг гол дүр
одоо нэг эмэгтэй байгаа штэ энэ цэрэг. Энэ маань бас нэг хэдэн хүмүүстэй бас жоохон хагаралдаантай зөрчилдөөнтэй байгаад байгаа. Энийний талаар маш гарах баг. За энэ бас яагаад байна? Скан гэдэг. Энэ нэг таньдаг юу байгаад тах юм. Энэ нөгөө нэг юу биш үү? За энэ хараа. Энэ биш. Squid Game-ний энэ саяны энэ юу биш үү? Энэ чинь түрүүний сизон дээр буудуулаад гэтээ нөгөө нэг саяны энэ буудсан штэ. Энэ эмхтэй буудсан штэ тий. За энэ залуу бас амьд бас байх магадлалтай юм шиг байна да. Юу болоод байна? За энэ бол ерөөсө түрүүчийн сизон дээрс өмнөхөр ажилгүй байсаар хагаад одоо ингээд одоо л арал дээр ирж байгаа тий. Ягаад тэгэхээр нэг суусан онгоцных нь капитан өөрөө урагч байгаад байсан тий. Ахыхын талд ажилладаг. Одоо нэг VIP зорчигч эдрийг зөөдөг, тээвэрлдэг. Янз бүрийн ажлыг ин хийдэг. Эсрэгтлийн хүн байсан. Энийг төөрөлөд байсан албаар. Гэхдээ баригдсан. Тэгэхээр ч одоо энэ сизон дээр болохоор энэ залуу маань арлаа олоод ирсэн байгаа юм байна. Угаасаа кино дуусгаад байх чинь одоо арлаа болохгүй үстэй. За энэ нөгөө нэг бөөгч юм шиг, удган юм шиг нэг хүүхэн байгаад байгаа энэ байна. За солиорлоо хийж байгаа. Энэ хүмүүс мөргөж байна. Цэнхэр хүмүүс 5-аар, энд 3-аар, 4-аар энэ хамаарлаггүй зүгээр ингээд суудсан байгаа юм байна. Холтой суудсан байгаа юм байна. Цэнхэр бол улаан багтаа ингээ хаваагдсан. Ноглоом эхлэхийн өмнө те. Ой, сая. За энэ бол Леонардо Ди Каприотой бол ягаад ч төсгүй байгаа сте. Энэ шал хөгшөө. За эндээс харъя. Эндээс харна харагдаж магадгүй. Эндээс. За эндээс Ди Каприо биш. За энэ бол байж магадгүй ч юм уу. Арай өөр ч юм уу. Юу юм бэ штэ? Ганц эмэгтэй VIP байгаа маань бусад дөрөв нь эрэгтэй юм байна. Энэ урт төстэйг би түрүүн эмэгтэй юм болов уу гэж бодсон ч үгүй юм байна. За ямар ч 5 VIP үзэгч байгаа юм байна. За нөгөө дүү маань явсаар хагаад орж ирсэн байна. Одоо энэ бас гайгүй лагшри өрөө мөрөөрөн дээр шууд буутаа орж ирж байна. Нөгөө VIP үзэгчтэй өрөө ч юм уу. Тэгэхгүй фронт мен өрөө ч юм уу шууд орж ирсэн байна. Ой, энэ чи юм блэ? Энэ чи нөгөө нэг юу штэ. Нөгөө нэг юуны нөгөө жирэмсэн эмэгтэй найз залуу штэ тий. Би бас энэ дээр нэг юм юу одоо бас нэг ийм таамаг яваад байсан. Энэ таад энийг үзсэн мэт. Энэ хэсгийг үзсэн үү? Энэ дээр ийм теорем явж байсан. За манай цэрэг эмэгтэй. За энэ 456. За мөн манай эрэгтэй мөртлөөсөө эмэгтэй чих хандлагатай залуу энэ гурав ингээд босоогоор зогсцсон. Бусд нь ингээд суудсан байгаа. Энэ суудсан байгаа дөрүүд нь бол бүгд өхнээ. Босоогоор зогссон байгаа 3 болол одоо амьд үлдэн ч гэдэг юм нэг ийм бас таамаг яваад байсан. Итгэв байна. За юу болчихоо сая. За энэ нөгөө нэг улаан багт маань 456. За тэгээд энэ ээж хүү хоёрын ээж нь байгаад байсан шүү дээ. Айгүй бол нөгөө одоо яг нөгөө нэг цэнхэр багийнхан бүгд ингээд үхгцсний дараад нь одоо айгүй бол ээжийнх нь одоо энэ гаргаж байгаа сэтгэл хөдлөлийн бас юм хэсэг гэж магадгүй. Хүүгээ алдсан те. Алдсан ч юм уу те. Яг тэрний дараах нь хэсэг байж магадгүй. Санаж байгаа бол сизон 1 дээр бас эхнэр нөхөр хоёр байжгаад эхнэрээ алцдаг үлээ те. Тэгэн гутаа нөхөр нь дараад 8 алцдаг бас нэг ийм хэсэг байдаг штэ те. Ялчгүй одоо ээж хүү хоёр байжгаад бас ингээд юу болоо хэсэг бол хэцүү. За манай хүн бол улаан таацтай улаан багт орсон байна. Улаан багт байгаа хүмүүс бол бүгд амьд үлдэх нэ. Яа сүулт нэг хүүхэд уйлал тэгэл дууслаа да.
Ер нь бол одоо энэ Squid Game-ыг бол яг яах бол ийх бол гэдгийг одоо таамаг дэвшүүлэхэд бол үнэхээр хэцүү. Одоо бүр үнэхээр солонгосчуудын тэр одоо найруулж байгаа нь бол үнэхээр хүний бас төсөөлшгүй зүйлүүдийг хийдэг. Ганцхан хүн амьд гарах гэдэг нь үү, бөөнөр амьд гарах гэдэг нь үү, тэр VIP-хнийг барьцаал, VIP хүмүүсийг барьцаалаад тэр олон хүн аврах гэдэг нь яах гэдэг нь. Үнэхээр тааварлашгүй байгаад байна. 6 сарын 27-нд болох одоо энэ 3 дугаар цувралыг бол Тэсийн ядан хүлээж байна. Маш олон залуус бас хүлээж байгаа бах. За мөн Squid Game-д дуртай сонирхдаг бас юм хүүхд залуус байвал Kids Toys Mongolia гээд Facebook пэйж дээр бас лайк дараад нэгдээд байж байгаараа тэн дээр бас удахгүй маш гоё нууц мэдээ задрахж байгаа. За тэрийг би бол хэлээд яах вэ? Kids Toys-ийнхаа өөрсдөө хэлэх бах. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцай залуусаа түр баяртай. Энэ Geek маань баг дараагийн бичлэгэн дээр хүрээд ирэх байхаа гадагшаа авцсан байгаа даа. Тийм, Geek байхгүй бас бичлэг реакшн хийсэн бас жоохон уйтгартай байна. Гэтэ бас 300 хүн бас ингээ үзэж байгаа учраас нэг тийм ганцаардсан мэдрэмж авахгүй байна. За тэгээд subscribe дараагүй хүмүүс их юм бол subscribe дараад бидэнтэй нэг дээрээ дараагийн бичлэгээр уулзцай. Баяр таа.